Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээр 1-р улирал дуусч 2-р улирал эхэлж байгаатай холбогдуулан дархан эмпати сургууль эхний улиралд юу хийж хүчээв, юу хэрэгжүүлв, мөн баг хамт олноороо ямар үйл ажиллагаанд оролцож амжилт гаргавдлаар дархан эмпати сургуулийн өдөртөх зөвлөлийн гишүүд болон эцэг эхийн зөвлөлийн дарга Сарантуяа эх нартайгаа хамт нээлттэй ярилцлага хийхээр энд цуглаад байна. За, та бүхэн сайн байцгаана уу? Сайн байна уу? За, эхний асуултаа захирлаас асууя. Тэгэхээр манай сургуулийн энэ жилийн 2017-оос 2018 оны хичээлийн жилийн зорилт юу вэ? За, манай сургууль нь илүү сайхан ирээдүйн төлөө хураатаагаар 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөх түвээс боловсролыг олгох зорилготой чадварлаг багш нараар бага бүрдүүлэн ажиллаж байгаа. За тэгэхээр эцэг эхийн зөвлөлийн дарга Сарантуяа хичээсээ дараагийн асуултыг асууя. Тэгэхээр тааны хүүхэд манай сургуулийн айл ангис сурдаг вэ? За сайн байцгаана уу? Энэ өглөөний мэндийг хүргэе. Манай хүүхэд миний ач энэ сургуулийн 7 ангид сурдаг. Би энэ сургуультай 1996 оноос эхэлж амьдралаа хаал усан гэж хэлж болно. Миний хүү Гамбалтын ган чимгийн ангийн сургууль 6 дугаар ангид элсэн орж суралцаад амжилттай төгссөн. Тэгээ хаан банкнд дээрстэй албаны даргын албан тушаалын ажил хийж байгаа. Энэ сургуулийг сонгон сургах болсон шалтгаан гэвэл өв төгс боловсрол мэдлэгтэй их орондоо сайн хүн болж төлөвшөлт нь тусалж тэгтэн би энэ сургуулийг сонгосон юм аа. За баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг мөн танаас дахиад асууя. Тэгэхээр эцэг эхийн зөвлөлийн дараагаар та одоо ажиллаж байгаа. Тэгэхээр та өмнөх жилүүдэд ямар үйл ажиллагаа хийж хэрэгжүүлв? Мөн одоо ямар үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэхийг зорж байгаа вэ? Энэ талаараа бол бидэртэй хуваалцаач. За би 2016 онд анхны сургуулийн эцэг эхийн зөвлөлөөр сонгогдсон ажиллаж 2 дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд бол сургуулийн хамт олонтой захиргаатай хамтарч сайн үйлсийн аян зохион байгуулж ажилласан. Энд зорилттой бүлгийн хүүхдүүдэд хичээлээ хэрэглэл бас ахмадын цагаан сараар ахмад настангуудад зорилттой бүлгийн ахмад настангуудад бууз бэлгэлэх ийм ажлыг зохион байгуулж ажилласан. Энэ ажлаа бас 2017 онд өргөжлүүлэн зохион байгуулж ажиллана гэж ингэж бодож байгаа. Бас хүүхдүүдийнхээ оролцоог юунуудаар аймагуудын алган газруудаар ном унших юм аян өрнүүлж байгаа. За. Тэгэхээр дараагийн асуултыг сургуулийн менежер Бумдар хөшөөс асууя. Тэгэхээр манай сургуулийн хичээлийн хөтөлбөр болон үйл ажиллагааны талаар та бидэрт мэдээлэл өгнө үү? За бүгдд нь өнөөдрийн мэнд хүргэе. За дархан эмпати сургууль 6-аас 12 дугаар ангид ажиллалт авдаг. Тэгэхээр энэхүү одоо эсвэгчтэй бол яг Монгол улсын яамнаас батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тодруулах юм бол суур боловсрол ахлах ангийн үндэсний хөтөлбөрийн дагуу хичээл сургалтаа бол явуулж байгаа. За үүнээс гадна энэ жилийн одоо ололттой том зорилтуудын нэг бол дэлхийн 70 гаруй улсын ихтэй сургуультай манай бас хамтын ажиллагаа өргөжүүлсэн. За тэгэхээр энэ хүү хамтын ажиллагаанд ороход нэгэн гүүр болгож, нэгэн шатн болгож бас гадаад хэлний одоо хичээлүүдийг нэмж оруулж байгаа. За үүн дээр бол Турк хэл орж байна. За Солонгос хэл, Япони хэл, Хятад хэл, Герман хэл гэсэн 5 хэлээс бол хүүхдүүд маань өөрсдийн ирээдүйн мэрэгжлийн чиглэлийнхаа дагуу сонголтыг хийж хичээл орж байгаа. Энэ нь бол энэ жилийн маань хувьд одоо хийж хэрэгжүүлж байгаа нэлээд томоохон ажлуудын маань нэг байна. За тэгээ бусад үйл ажиллагаа бол яг одоо яамны дагуу батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хуваарийнхаа дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа маань одоо хэрэгжээд сайн 1-р улирлаа дуусглаа. Одоо 2-р улирлаа эхлүүлээд явж байна. За баярлалаа. За тэгэхээр дараагийн асуултыг нийгмийн ажилтан Инт Цогшоос асууя. Тэгэхээр манай сургуулийн соёл хүмүүжлийн үйл ажиллагааны талаар та бидэрт товч танилцуулна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
За манай сургуулийн сургалтын зөвлөл нь Тархаулын аймгийн хүүхдийн 8 дахь чуулганд орцлоо. За 8 дахь чуулганы хүрээнд зохион байгуулагдсан нийгэм миний нүдээр фото зургийн уралдаанд 12-ийн Б-гийн мөнх эрдмийн 3 дугаар байр, түнчлэн 12-ийн Б-гийн Солонгоо өөрийн Монгол бичгийн бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. За манай сургууль маань бас бус сургуулиас онцлог сар бүрийг аяны хүрээнд зохион байгуулдаг. 9 сард Зөв Монгол хүүхд гэсэн аяны хүрээнд зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд болохоор Зөв Монгол хүүхд гэсэн бие давшилгийн уралдаан, гар зургийн уралдаан, за 10 сард болохоор хор зуршлаас урьдсан сэргийлэх аян зохион байгуулагдсан байгаа. За сурагчдын дунд хүн болох багаасаа хөлөг болох унаасаа гэсэн зохиомжлогийн уралдаан, түнчлэн аймгийн цагдаагийн газартай хамтран сургалт сурталчилгаа зохион байгуулагдлаа. За. Тэгэхээр энэ сарын аянаар ямар одоо үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна? За 11 сард болохоор сурагч бүр хичээл намаа үр дүнтэй тавтах гэсэн аяны хүрээнд зохион байгуулагдана. За. Тэгэхээр манай сургуульд бас маш олон дугуулангууд хичээлж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ дугуулангуудын талаар та бидэрт товч мэдээлэл өгнө. За манай сургуульд 10 сарын 1-ээс соёлын хүмүүжлийн ажил нэгснээс хойш 15 дугуулан хичээлж байгаа. За энэхүү хичээлж байгаа дугуулангийн хүүхдүүд байна. Улс болон аймгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцлоо. Жишээлбэл аймгийн улсын тэмцээнд 8-ын С ангийн сурагч Цагаан Баяр маань олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль, за түнчлэн 7А-гийн Сансар маань аймгийн ширээний тенсэнд мөнгөн медаль хөтлөө. За танд баярлалаа. Тэгэхээр манай сургууль сая 10 сард Францын нийслэл Парисд олсон одоо юугаар дэлхийн чанарыг хэрэглэгч байгууллага гэсэн шагналыг аваад ирсэн. Тэгэхээр энэ шагналынхаа талаар та биднэрт танилцуулна. За түрүүнд хэлсэнчлэн бидний зорилт маань үнэхээр хэрэгжиж байгааг сургуулийн маань амжилт төгсөгчдийн маань чанар үнэхээр сайн байгааг харуулж баталсан гэрчилсэн нэг гол том үйл ажиллагаа бол энэ олон улсын чанарыг тодорхойлогч байгууллага болох BID-гээс тодорхойлж боловсролын салбарт нь алтан ангилалд нь энэ цомыг аваад ирлээ. Сая 10 сарын 21-ээс 22-нд Францын Парис хотод болсон тэр ёслолын үйл ажиллагаанд удирдах зөвлөлийн даргатайгаа хамт яваад энэ цомоо гардаж авахдаа үнэхээр сургуулаараа хамт ажиллаж байгаа багш нараараа, ажилтнуудаараа, сурагчдаараа, эцэг эхчүүдээрээ тэгээд Дархан уул аймгийн боловсролын байгууллагад ажиллаж байгаа удирдлагууд болон одоо мэргэжил нэгт хүмүүсээрээ төгсөгчдөөрөө үнэхээр бахархаж өмнө омогшиж явсан. Тэг их баяртайгаар одоо энэ цомоо аваад ирлээ. Ер нь бол энэ байгууллага бол жилийн хугацаатаагаар тэгээд санал асуулга хувь хүмүүсийн одоо бодол тэгээ интернетээр одоо энэ судалгаануудыг маш өргөн хүрээтэйгээр явуулж иж сонгодог юм байна. Ерөнхийдөө 179 орны хувийн хвшлийн байгууллагуудаас одоо салбар бүрээс нь ийм аваргуудыг шалгаруулсан. Тэгээ манайх болохоор боловсролын салбарт нь алтан ангилалд нь энэ цомыг хүртсэндээ үнэхээр баяртайгаа. За тэгэхээр баяр хүргэе. За баярлалаа. За тэгэхээр багш нар, сурагчид, эцэг эхчүүд хамт ажиллаж байгаа бүх хүмүүстээ энэ шаналтай холбоотойгоор баярлалаа гэд тэгээ ирээдүйн ажилд нь, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд амжилтаар дүүрэн байх болтугай гэж бас өрөөмөр байна. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн нээлттэй ярилцлага инхүү өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.